Нэгдсэн үндэсний байгууллага бол тухайн гишүүн оронтойгоо хамтын ажиллагааныхаа хүрээнд 5 жилийн стратегийн хүрээний баримт бичгийг баталж ингэж ажилладаг. За Монгол улсад нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн тусалцааны хүрээ хэмээх нэртэй 2017-оос 2021 он хүртэл хэрэгжүүлэх баримт бичиг хэрэгжээд ингээд дуусч байна. Гэхдээ бид мэдэн сүүлийн 1-2 жилийн хугацаанд COVID-19 цар тахалтай холбогдлолтойгоор нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас энэ 2021 онд дуусах ёстой байсан энэхүү баримт бичгийн хэрэгжилтийн хугацааг 1 жилийн хугацаагаар сунгасан байгаа. За ингээд бид хамгийн гол нь энэ хугацаанд Монгол Улсын ард иргэдэд болон Монгол Улсын засгийн газрын манлайлах тэргүүлэх чиглэлийн үйл ажиллагааг дэмжиж ажиллах дээр маш их ач холбогдол өгч ажиллаж байна. Хамгийн гол нь энэ COVID-19 цар тахлын үеэр эдгээр зорилттой үйл ажиллагааныхаа хүрээнд ямар үр дүн амжилт гарав гэдгийг үнэлж дүгнэх үйл ажиллагааг зохион байгуулсан. За хамгийн гол нь бид нар Монгол Улсын засгийн газар хэрэгжүүлэх үйл ажиллагаа зорилтынхаа хүрээнд үнэхээр өөрөө манлайлагч байж ажиллах одоо ийм шаардлага байна гэдг нь бол харагдсан. Тодорхой ахиц дэвшил бас гаргах өргөн боломж байна гэж харагдсан. За олон төсөл хөтөлбөрүүдийг энэ чиглэлээр хэрэгжүүлж ирсэн. За бодлогын түвшинд дэмжиж ажиллаж ирсэн. Гэхдээ нөгөө талаасаа бид бүхэл бүтэн одоо нэгдсэн үндэсний байгууллага гэдэг уран доор шинжилт өөрчлөлтийн хүрээнд бас тодорхой үйл ажиллагаануудыг одоо залруулах юм боломж байна гэдгийг бол олж харсан. Ингээд бид нэгдсэн үндэсний байгууллагын Монгол Улсад хэрэгжүүлэх, Монгол Улсын засгийн газартай хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх баримт бичгийг 2023-аас 2027 он хүртэлх буюу 5 жилийн хугацаатайгаар хэрэгжүүлэхээр бид нар шинэ баримт бичгэд гарын үсэг үзэглэн зурж баталсан байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх стратегийн баримт бичгийг баталсан. Юуны өмнө 2021 онд бид нар өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн хамтын ажиллагааныхаа хөгжлийн тусалцааны хүрээ хэмээх баримт бичгийн хүрээнд хийсэн ажлыгаа нийгэм, эдийн засаг, улс төр гэсэн өргөн хүрээнд дүн шинжилгээ хийж үзсэн. Хамгийн гол нь Монгол Улсын засгийн газрын зорилттой үйл ажиллагааг нэгдсэн үндэсний байгууллага дэмжиж ажиллах хүрээнд харьцангуй одоо давуу тал нь юу вэ гэдгийг бас давхар онцолж авч үз ийхүү дүн шинжилгээний ажлуудыг хийсэн. Энэ эх 5 жилийнхаа стратегийн баримт бичгийг боловсруулах явцад бид нар 4 үндсэн гол зорилтод үр дүнд тулгуурлаж энэ баримт бичиг маань боловсруулж гарах ёстой гэдгээр бүгд санал нийлсэн байгаа. За энд юуны төрөн хүмүүс, ард иргэдэд түшгэлсэн, 2-дугаарт хөгжил цэцгэлэлтэд түшгэлсэн, 3-дугаарт инх тайван амар амгалан түшгэлсэн, 4-дугаарт түншлэл ингээд ихтэлхий гэсэн үндсэн 4 сэдвчилсэн хүрээнд бид нар хамтарч ажиллах ёстой. Ингээд дараагийн нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх баримт бичиг маань мөн Монгол Улсын засгийн газрын баталсан Алсын хараа 2050 хэмээх баримт бичигтэй маш сайн уялдсан байдлаар боловсруулж гаргасан. Хүний хөгжил, нийгмийн хөгжил, ард иргэдийн одоо чадварыг бэхжүүлэх гэсэн асуудал дээр илүү төвлөрч бас ажиллах шаардлагатай байна гэж үзсэн. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар, за цэвэр усны хангамж, эрүүл ахуй аюулгүй байдал, хүнсний хүртээмж, тэгээд нийгмийн хамгаалал гэсэн эдгээр асуудлуудыг хүний хөгжил гэдэг үндсэн агуулгын хүрээнд хамруулан авч үзэх ёстой гэж үзсэн. За үүнийг авч үзэхдээ бид нар бас давхар хүйсийн тэгш эрхийн байдал, хүйсийн тэгш эрхийн эсрэг үйлдэгдэж байгаа ямар нэг хүчирхийллийн эсрэг эдгээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх тал дээр анхаарч боловсруулсан. Нөгөө тал дээр нийгмийн үндсэн одоо төрөөс үзүүлэх үйлчилгээнүүдийг хүртээмжтэй болгох, чанартай болгох чиглэл дээр анхаарах ёстой гэж үзсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын 23 системийн хүрээний агентлаг байгууллагууд бол хамтарч ажиллах бөгөөд тухайн агентлаг бүрийн чиг эрх үүргийнхээ хүрээнд хэрхэн засгийн газрыг дэмжиж хамтран ажиллах вэ гэдэг зүйлийгээ боловсруулж гаргаж байгаа юм. Их дэлхий тэгээд нөгөө талдаа хөгжил цэцгэлэлт гэдэг хоёр агуулгыг 2-дугаар тулгуур болгоно авч үзээд нөгөө тал дээр их дэлхийнхаа тогтвортой байдлыг дэмжиж ажиллахдаа уур амьсгалын өөрчлөлтийн хүрээнд асуудлыг авч үзээд байгаль орчинд үзүүлж байгаа тодорхой дарамтууд жишээлх юм бол хүлэмжийнхээ ялгарлыг бууруулах, агаарын бохирдлыг бууруулах, за уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж байгаа гамшигын дохор хохирлыг бууруулах гэх мэт тодорхой зорилтуудыг бас дотор нь агуулж өгсөн байгаа. Тэгээ хамгийн гол нь эдийн засгийн өсөлт, хүмүүсийн энэ хөгжил цэцгэлэлт гэдэг ойлголт маань өөрөө ногоон өсөлт байх юм.
Ингэснээр эдийн засгийн хөгжин, байгаль орчиндөө ч гэсэн ээлтэй тогтвортойгоор хөгжинэ гэж томьёосон байгаа. Бид бүгдээрээ мэднэ Монгол улсын эдийн засаг бол одоогийн байдлаар харьцангуй уул уурхайн салбараас нэлээд хамааралтай ийм эдийн засаг байж байгаа. Тэгэхээр бид нар энэ эдийн засгийн одоогийн төлөв байдлыг яаж илүү сайжруулж, эдийн засгийг яаж илүү төрөлжүүлэх вэ гэдэг дээр маш их анхаарч судалгаа олон зорилтуудаа боловсруулсан. Ялангуяа Монгол улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлснээр худалдааг хөгжүүлснээр энэ экспортын одоогоор байж байгаа харьцангуй байгалийн түүхийн эрдэс баялагийг экспортлдог энэ хэв загвараа илүү төрөлжүүлж экспортоо дэмжиж худалдааны ажиллагааны хүрээнд ахиц гарах боломжтой гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар 85% нь түүхийн эдийн экспортоос нэлээд хамааралтай байж байна. Энэ нөхцөл байдлыг өөрчлөөд бид нар нэмэн үртгийг шингэсэн нэмэн үртэг шингэж эцсийн бүтээгдэхүүн аль болох үйлдвэрлэсэн үүн дээрээ түшгэлсэн экспортыг дэмжснээр Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлнэ гэж ойлгож байгаа. За 21-р зуунд дээрээс нь шаардлагатай байгаа хөлбөмбөгийн зах зээл дээр шаардлагатай байгаа тодорхой ур чадваруудыг бас бий болгох тал дээр Монгол улсыг дэмжиж ажиллах шаардлага байна гэж харсан. Монгол улс өөрөө хүн амын бүтцийг харах юм бол харьцангуй залуучуудын эзлэх хувь хэмжээ маш өндөр хүн амтай улс байж байгаа. За ингээд энэ боломжийг хөхүүлэн дэмжиж хөшөөрөгдөж Монгол улсын байгаа нөөц боломжийг илүү сайн гаргаж ирэхийн тулд бид нэгдсэн үндэсний байгууллагын бусад системийн хүрээний агентлагууд эдгээр олон байгууллагуудтай хамтран энэ нөөц боломжийг дэмжиж ажиллана гэж зорж байгаа. Монгол улс бол энэ сэргээгдэх эрчим хүчний хувьд ялангуяа нар салхины эрчим хүчний хувьд асар их нөөц боломжтой орн гэдэг нь тодорхой болсон. Жилийн 360-аас 260 хоногт нь дандаа нартай байдаг ийм сайхан нарны сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх өндөр боломжтой орн гэдэг нь тодорхой байгаа. Үүнийг нь дэмжиж ажиллаад өгөх юм бол Монгол улс одоогийн байдлаар түлшний хувьд гадаадаас хараат байж байгаа энэ байдлыг бол илүү сайжруулна гэж үзэж байгаа. Тэгээ хамгийн гол нь хөгжлийн маань эдгээр чиг хандлага нь болох дээрээ ногоон тэгээ хөгжлийн үйл явцад хэнийг ч орхигдуулахгүй оролцоог хангасан байдлаар боловсруулж хөгжүүлнэ гэж зорж байгаа. Монгол улс бол далайд гарцгүй орн. Тэр утгаараа далайд гарцгүй гэдэг утгаараа зарим дэд бүтцийн хувьд тээвэр логистиктэй холбоотой заримдаа өмнөд хил дээр тодорхой хязгаарлалтууд үүсэх тохиолдол байдаг. Монгол улсын нийт экспортын 85% нь бол урд хөршлөө хийгдэж байна. За мөн Монгол улсын импортын 75% нь мөн урд хөршөөс орж ирж байгаа. За тэгэхээр хамгийн гол нь бид нар бол инновац, энэ бүтээлч, шинэ бүтээл оновчтой саналыг нэвтрүүлснээр Монгол улсын дижитал буюу энэ цахим хөгжлийг боломжийг нь хэрхэн дэмжиж ажиллах вэ гэдэг тал дээр бид нар онцгой анхаарч өнөөдрийн байдлаар Монгол улсын засгийн газрын хүрээнд, цахим бодлогынхаа хүрээнд хүрсэн ололт амжилтыг дэлхийн энэхүү олон улсын баг хурлынхаа үеэр хуваалцах боломж бүрдснээс гадна Монгол улс нь өөрөө энэ цахим хөгжлийн чиглэлээр олон улсад ямар шилдэг туршлага ололт амжилт байна гэдэг бусад улс орны туршлагаас хуваалцах сайхан боломж бүрдсэн. За хамгийн гол нь дижитал буюу цахим гэдэг энэ утга агуулга маань өөрөө нөгөө талдаа орон зайн хувьд ямар ч хязгааргүй мөн сэтгэлгээний хувьд ч гэсэн хүмүүсийг чөлөөтэй сэтгэх ямар нэгэн хязгааргүй энэ сайхан боломжийг бий болгож өгдөг. Монгол улс хэдийгээр далайд гарцгүй орн боловч нөгөө талдаа бид нэр хүний сэтгэлгээ, оюун сэтгэлгээ гэдэг бол юунаас ч юунд ч хязгаарлагдахгүй энэ нь бол ямар нэгэн байдлаар хязгаарлагдаагүй ийм нөөц боломж юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. За ингээд бид нэр цахим хөгжлийг Монгол улсын хөгжлийн чиг хандлагад уялдуулан хөгжүүлэх боломжийг авч үзэхдээ энэ дэвшилтэт технологиг ашиглан эдийн засгаа, бизнесээ, бизнесийн орчныг бас хэрхэн сайжруулж болох вэ гэдэг талаар ярьж хэлсэн. Нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх баримт бичгийн маань 3 дахь тулгуур баг нь бол хүн төвтэй засаглал, хууль дээдлэх ёс, шудраг ёсны хүртээмж гэсэн сэдвийн хүрээнд томьёолж гаргасан байж байгаа. Хэрвээ бид нар үүнийг илүү түлхүү хөгжүүлж чадах юм бол засаглалын хүрээнд ил тод байдлыг хангаж, хээл хахуулыг бууруулж ингэснээрээ төрөөс ард иргэддээ үзүүлэх үйлчилгээг хүртээмжтэй үр ашигтай болгож хүн ард иргэдийнхээ хөгжил чиглэсэн, эдийн засгаа хөгжүүлсэн, байгаль орчиндөө ээлтэй байдлаар хөгжих боломж нь энэ бас 3 дахь тулгуур баган дээр түшиглэн бий болно гэж томьёолсон байж байгаа. Ингээд миний ярьсан Нүүбийн тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний саяын ярьсан 3 тулгуур баган дээр үндэслээд бид нар Монгол Улсын засгийн газрыг дэмжиж ажиллана. Ард иргэдийн эрэлт хэрэгцээн дээр тулгуурласан, түүнд нийцсэн хамгийн гол нь Монгол Улсын засгийн газраас зорж үүрэг амлалт авсан тогтвортой хөгжлийн зорилтуудыг нь биелүүлэхэд
дэмжиж ажиллах юм аа. Бид нар эдгээр зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л талууд ялангуяа нэгдсэн үндэсний байгууллагын системийн хүрээний бүх агентлагуудынхаа төлөөллүүдийг багтаасан, хамтарсан ажлын хэсэг байгуулсан байж. Энэ ажлын хэсгийнхаа хүрээнд тухайн агентлаг болгон өөрийнхөө байгууллагын институцийн чиглэлийнхаа хүрээнд мэдээж хэрэг тодорхой төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Гэхдээ эдгээр агентлаг бүрийн хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр нь эцсийн дүндээ миний түрүүн ярьсан нэгдсэн үндэсний байгууллагын тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ хэмээх баримт бичгтэйгээ бүрэн нийцсэн эх 5 жил хэрэгжих ийм төсөл хөтөлбөрүүд байх болно. Ингэхдээ мэдээж хэрэг Монгол Улсын засгийн газрын манлайллын доор бид нар хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ. Хөгжлийн зорилт хэрэгжиж дуусгаад одоо үндсэндээ 8 жилийн хугацаа зарцууллаа. Тэгэхээр Монгол Улс 2020 онд Алсын хараа 2020 урт хугацааны хөгжлийн бодлогоор баталсан байна. Энэ хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх гол үндэс зөв нь бол тогтвортой хөгжлийн зорилт юм аа гэж та сая хасаг зөвлөлийн хэлж ирсэн. Тэгэхээр энэ Монгол Улсын Алсын хараа 2020 болон тогтвортой хөгжлийн зорилт энэ сая баталсан 5 жилийн төлөвлөгөө хэрхэн үнэлж байна? Энэ дэлхийн зорилтыг бол 2015 онд нэгдсэн үндэсний байгууллагын гишүүн 190 улс орнууд үүнд Монгол улс ч гэсэн ороод бүгд үүнийг бол хүлээн зөвшөөрж баталсан байдаг. Өөрөөр хэлэх юм бол эдгээр 190 улс орнуудын засгийн газрууд өөрсдийнхөө ард түмэн ард иргэдийн өмнө тогтвортой хөгжлийн зорилтыг 2030 он гэхэд биелүүлсэн байна гэдэг үүрэг амлалт авсан байж байгаа. Алсын хараа 2050 хэмээх баримт бичиг бол зөвхөн 2030 он гэхэд биелүүлэх ёстой тогтвортой хөгжлийн тэр зорилтуудаас нэмэх нь 20 жилийн цаатахыг бас харсан урт хугацааны ийм баримтчиг болсон. Энэ утгаараа үнэхээр гайхалтай чухал зүйл юм. За эргээд нөгөө тогтвортой хөгжлийн зорилт 2030 хэмээх баримт бичгийн сэдвлүүгөө оръё. За үүнийг одоо биелүүлэхэд дөнгөж 7 жил хагас хугацаа үлдээд байна. За ингээд бид нар энэ богино хугацаа үлдэж байгаатай холбогдуулан өнгөрсөн хугацаанд бидний нүүбийн хөгжлийн туслалцааны хүрээ хэмээх баримтчийнхаа хүрээнд хэрэгжүүлж ирсэн ололт амжилтыгаа дүгнээд ерөнхийдөө Монгол улсад үндэсний хөгжлийн төлөв байдал ямар байна вэ гэдгийг маш сайн дүн шинжлэх үүднээс энэхүү үндэсний түвшний одоо судалгааны дүн шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ хүрээндээ бид нар ямар ололт амжилт олж чадв, мөн ямар сургамж суралцах зүйл байваа гэдгийг маш сайн тодорхойлж гаргасан. За бүгдээрээ мэдж байгаа COVID-19 сартгалын улмаас бид нар сүүлийн 2 жил бол үнэхээр нийгмийн эдийн засгийнхаа хүрээнд нэлээд сорилттой тулгарч зарим хөгжлийн түвшинд бол тодорхой бэрхшээл учирсан байж байгаа. За түрүүн ярьлаа эдгээр хоёр баримт бичиг маань өөр хоорондоо ямар уялдаа холбоотой юм бэ гэж ярьсан. 2000 тогтвортой хөгжлийн зорилт 2030 гэдэг зорилтуудаа биелүүлэхийн тулд дөнгөж 7 жил үлдээд байж байна. Гэтэл энэ зорилтыг бүрэн сайн биелүүлж амжаагүй ч юм уу боломжгүй байгаа тохиолдолд яаж бид нар урт хугацааны хөгжлийн баримт бичгээр томьёолсон Алсын хараа 2050-д томьёолсон зорилтуудаа хэрэгжүүлж чадах вэ гэж хүмүүс асуух байх л да. Тэгэхээр яаж үүнийг хэрэгжүүлэх вэ гэдэг дээр бид нэр хамгийн гол нь Монгол Улсын засгийн газрын манлайллын доор бид нар хамтран идэвхтэй ажиллана гэж зорж байгаа. За мөн бас нэг зүйл дуртахад хөгжлийн нь өөрөө тогтвортой мөн оролцоог хангасан байх ёстой гэж ярьсан. Тэгэхээр жишээлх юм бол Улаанбаатар хотоос одоо Хэмтий хүртэл гэдэг ч юм уу дэд бүтсэнд бүрэн сайн хөгжиж чадаагүй байж хахад бид нар яаж өшөө түүнээс цаана оршиж байгаа Дорнод аймагт хүрч ажиллах болох вүлээ тийм ээ. Тэгэхээр энийг бид нар хөгжлийн тогтвортой оролцоог хангасан ийм чухал зорилтуудыг бас хамруулан авч үзэж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр өмнөх 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нүүбийн харьяаны сүлжээ гэдэг те 13 систем нүүбийн системийн 13 байгууллагад оролцож байсан. Энэ удаад бол 23 болж нэмэгдсэн байна. Тэгэхээр энэ бол нүүбээс одоо эх 5 жилийн төлөвлөгөө Монгол улстай хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагаанд бас их ач холбогдол өгч байгааг илэрхийлж байгаа л та. Нөгөө талаасаа түрүүн бас өөрөө нэгдсэн үндэсний байгууллага гэж бодлого яриад байна шүү дээ. Тэгэхээр энэтэй бас холбоотой байна. Энэ нэгдсэн үндэсний байгууллага гэдэг энэ бодлогоо хэлээрэй. 2018 оны 5 сар гэхэд нэгдсэн үндэсний байгууллагын бүх гишүүн улс орнууд ерөнхийдөө юу гэж ярьсан бэ гэхээр тусдаа ажиллаад бол ерөөсөө энэ тавьсан тогтвортой хөгжлийн зорилтынхаа үр дүнд бол хүрж амжихгүй юм байна гэдэг ийм асуудлуудыг нэлээд одоо шүүмжлэлтэйгээр авч утсан. Тийм учраас бид нэр өмнөх хамтын ажиллагааныхаа энэ бүтэц тогтолцоог дахин нэг нягтлаж үзээд өмнө тавьжсэн зорилгоо дахиад шинжилэн найруулан боловсруулж гаргаад ингээд тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх шинэ загварынхаа хэлбэрийг шинээр боловсруулж гаргасан гэсэн. Энэ нэгдсэн үндэсний байгууллагын системийн хүрээнд одоо нэг
нэгдсэн үндэсний байгууллага гэдэг шинэ одоо зарчмын хүрээнд нэгдсэн үндэсний байгууллагын системийн хүрээнд суурин зохицуулагчийн газар гэдэг ийм шинэ газрыг тухайн нэгдсэн үндэсний байгууллага үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа улс орон бүр шинээр томилж үйл ажиллагааг нь эхлүүлсэн байж байгаа. Ингээд нэгдсэн үндэсний байгууллага гэдэг энэ агуулгынхаа хүрээнд бид нэр хамтарсан хөтөлбөрүүд хэрэгжүүлэх болсон. Хамтын хөтөлбөр хэрэгжүүлснээрээ ямар нэг хөгжлийн одоо чухал хэсэгт нь хоосон орон зай үүсгэхгүй байх тал дээр нэлээд их анхаарч ажилласан. За тэгээд хамгийн гол нь тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд тухайн улсын бүх ард иргэдийн сайн сайхны төлөө засгийн газрыг дэмжиж эдгээр нүүбийн системийн хүрээний байгууллагууд хамтарч ажиллана гэдгийг томьёолоод үйл ажиллагаагаа илүү үр дүнтэй болгох, илүү хоорондоо уялдаатай болгох, за зорилтод үр дүнд чиглэсэн байдлаар энэхүү стратегийн баримтчийг хэрэгжүүлэх учраас мөн хяналт шинжилгээ, үнэлгээнийхээ ажлыг маш сайн явуулах, мөн дээрэс нь тайлагнах систем ил тод байдлыг хангах чиглэлээр ажиллахаар тогтсон байгаа. Сая зохион байгуулсан олон улсын цахим шилжилт анхдаар ирээ хэлэлцээний үеэр одоо яригдсан гол чухал асуудлууд юу байна? Энэ уулзалтын үр дүнгийг хэрхэн харж байна? Мэдээж ер нь бол нэгдсэн үндэсний байгууллага Монгол улсын цахим шилжилтэд багагүй бас анхаарал хандуулж байгааг нэг илэрлэн саяны бас зохион байгуулсан хамтарч зохион байгуулсан энэ хууль байлаа. Тэгэхээр ер нь тэгээд дээрэс нь Монгол улсын одоо хэрэгжүүлж байгаа энэ цахим үндэстэн болохын бодлого энэ шилжилтийг хийж байгаа үйл ажиллагааг ер нь хэрхэн дүүргэж Монгол улс ер нь олон улстай харьцуулахад хаах юм. За энэ дэлхийн цахим хөгжлийн яриа хилцүүлэг хэмээх энэхүү баг хурал маань ерөнхийдөө хоёр үндсэн гол зүйлд төвлөрч ажиллаа. Нэгдүгээрт бол бид хөгжлийн явцад бол бүх ард иргэдийг оролцуулах чиглэлээр энэхүү технологийн хөгжлийг яаж одоо зөв уялдуулах вэ гэдэг дээр их анхаарч төвлөрч ярьлаа. Монгол улс гэдэг бол дэлхийд энэ цахим хөгжил, шинжилт, өөрчлөлтийн чиглэлээр маш их ахиц дэвшилт гаргасан одоо урагшилж яваа, манлайлж байгаа ийм орн юм а гэдгийг олон улсад бас таниулж чадсан. Бүх нэгдсэн үндэсний байгууллагын агентлагууд Монгол улсын засгийн газраас томьёолсон энэхүү бодлогын хүрээнд тавьсан зорилтуудыг биелүүлэх чиглэлээр бас дэмжиж ажиллаж байгаа юм а гэдг нь энэ хурлын үеэр маш тодорхой гарч ирсэн байгаа. Жишээлх юм бол бид нэр үндсэн 4-5 гол сэдвчилсэн агуулгын хүрээнд асуудлыг гүнзгийрүүлэн нягтлан дүгнэх ийм дэд хурлуудыг зохион байгуулсан. За эхний сэдвчилсэн дэд хурл бол ногоон хөгжлийн төлөө цахим технологиг нэвтрүүлэх энэ сэдвийн хүрээнд төвлөрсөн хэлэлцүүлгийн маань нэгдсэн үндэсний байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллага хэмээх системийн нэг байгууллага маань удирдан чиглүүлж ажилласан. За хурлын маань хоёрдугаар дэд сэдвчилсэн хэсэг бол цахим шинжилэлт өөрчлөлт, цахим шилжилтийн хувьд засгийн газар хэрхэн үндсэн одоо суурь платформ болж дэмжиж ажиллаж байна вэ гэсэн сэдвээр төвлөрсөн байсан. За энэхүү хурлын дэд хэсгийг болох дээр Монгол улсын цахим хөгжил харилцаа холбооны яам чиглүүлж ажилласан. За 3 дахь хурлын маань дэд хэсэг болох дээр энэхүү цахим шинжилт өөрчлөлтийн хүрээнд хэнийг ч орхигдуулахгүйгээр ард иргэд болгоны оролцоог хангасан байдлаар урагшлах вэ гэдэг энэ сэдвийн хүрээнд манай нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөр чиглүүлэн хуралдуулсан. 4 дахь хурлын маань дэд сэдвчилсэн хурлын маань хэсэг болох дээр эдийн засгийг төрөлжүүлж хөгжүүлэхийн тулд хэрхэн орчин үеийн техник технологиг уялдуулан хөгжүүлж болох вэ гэдэг сэдвийн хүрээнд манай нэгдсэн үндэсний байгууллагын системийн хүрээний олон улсын цахилгаан холбооны байгууллага удирдан чиглүүлж хуралдуулж ярилцлаа. Ингээд хурлын маань 5 дугаар дэд сэдвчилсэн хүрээнд бид одоо хэрхэн цахим хөгжлийг илүү одоо ногоон уялдааг хангасан байдлаар хөгжүүлж болох вэ гэдэг иймэрхүү сэдвүүдийг хөндөж ярьлаа. Хамгийн гол нь энэ хурлын үр дүнг би яаж харж ийн вэ гэхээр бид нар бол өөр хоорондоосоо харилцан суралцаж чадсан. За мөн хурлын үеэр маш гайхалтай шинэ оновчтой саналууд гарч ирсэн. Ингээд бид нар олон улсын тавцанд Монгол улс гэдэг бол энэ дижитал буюу цахим шинжилэлт өөрчлөлтийн хүрээнд маш их амжилттай ажиллаж байгаа манлайлагч орнуудын нэг юм а гэдгийг батлан харуулж чадсан. Монгол улс залуу хүн ам нь бас залуу, тийм учраас энэ залуу үеийнхэн чиглэсэн бас чухал ажлуудыг хийж байгаа гэдгийг олон улсад таниулж чадсан. Магадгүй олон улсын зарим гишүүд бол Монгол улсыг зүгээр л тогтсон ойлголт нь болох дээр одоо Чингис хаан гэдэг ч юм уу эсвэл монголчууд бол нүүдлийн соёл иргэншилтэй улс гэдэг байдлаар төсөөлдөг байж болох юм аа. Харин бид энэхүү ойлголтыг улам баяжуулж олон улсад хэрхэн манлайлж байгааг нь танилцуулж чадсан. За бас нэг сэдв бол энэ цахим шилжилтийн хүрээнд бас боловсролын салбарыг хэрхэн хөгжүүлж болох вэ гэдэг асуудлуудыг ярьсан.
Ингээд хамгийн гол нь энэ хурлын үндсэн гол үр дүнг би юу гэж харж байна вэ гэхээр энэ асуудлын хүрээнд олон улсын түвшинд бид нар өөр хоорондоо харилцан туршлага солилцож бие биенээсээ суралцж чадлаа гэж хэлмээр байна. Монгол улс одоо хөгжлийн 17 зэрэг гэсэн байгаа. Тэгэхээр яг энэ бол 2030 он гэхэд биелэгдэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр нүүб яг энэ одоо зорилтын яг хэрэгжилтийн явцыг яг юу гэж харж байна вэ? 2030 он гэхэд Монгол улс энэ зорилтод хүрч чадах уу? Тэгээд бас цаашаа юунээр анхаарах хэрэгтэй вэ? Бид нар хоёр үнэлгээ хийсэн. Нэг нь болох дээрээ сайн дурын үндсэн дээр одоо үндэсний түвшинд дүгнэж үтсэн үнэлгээний ажлыг бид нар хийсэн байгаа. За хоёрдугаарт болох дээрээ ард иргэд ерөнхийдөө энэ тал дээр ямар ойлголттой бас ямар үзэл бодолтой байгаа юм бэ гэдгийг гаргаж ирсэн энэ бас нэг томоохон үнэлгээг хийсэн. За нэгийг нь бол 2019 онд хийсэн. За нөгөөгийг нь болох дээр бид нар 2023 онд бас хийхээр төлөвлөж байгаа. Тэгэхээр энэхүү бүх одоо тогтвортой хөгжлийн зорилтод чиглэсэн бүхий л үйл ажиллагаа хамтын ажиллагааныхаа хүрээнд хийсэн бүтээсэн үйл ажиллагаагаа үнэлж дүгнэж үзээд Монгол улс яг энэ зорилтын хүрээнд яг хаахан явна. Аль хэсэг дээр хоцроод байна. Бид нэр аль тал дээр нь дэмжиж ажиллах хэрэгтэй юм бэ гэдэг дүр зураг бол маш тодорхой гарч ирсэн. Нэгдсэн улсын байгууллагын ерөнхийдөө бүхий л зорилго бол Монгол улс түүний ард иргэд засгийн газрын томьёолсон энэ зорилтуудыг хамтран хэрэгжүүлж түүнийг нь дэмжиж ажиллах шаардлага байдаг. За ерөнхийдөө энэ хүрээнд 4-5 одоо гол үндсэн анхаарал хандуулж байгаа энэ тэргүүний ач холбогдол өгч стратегийн хувьд томьёолсон ийм зүйлүүд бий. За мэдээж хэрэг нэгдүгürt байгаль орчны асуудал нь чухал уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаатай холбогдуулан Монгол улсад маш олон бэрхшээл тулгамдж байгаа. Тэгэхээр үүний бас нэг шийдэл нь бол Монгол улсын ерөнхийлөгчийн уриалсан нэг тэрбум мод тариалах энэ санал санаачлага байж байгаа. Монгол улсад бол энэ уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө маш их байгаа. Үүнтэй холбогдуулан бас агаарын бохирдол бас их нэмэгдэж байгаа. Үүнийг бууруулах шаардлага байгаа. За цөлжилт эрчимтэй явагдаж байна, газрын доройтол үүсэж байна. Тэгэхээр энэ бүх тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх бас нэг хувилбар болвол энэ ерөнхийлөгчийн санаачилсан нэг тэрбум мод хэмээх санаачлага байж байгаа. Хэрвээ маш их модыг хангалттай хэмжээнд тарьж чадах юм бол Монгол улс бол илүү ногоон ургамлын бүрхөвч илүү сайхан нэмэгдсэн орчин бүрдэн ингэснээрээ бид нар байгаль орчинд одоо сөрөг нөлөө үзүүлж байгаа хүчин зүйлүүдийг бууруулах, биологийн олон янз байдлыг дэмжих, тэтгэх, ус цэвэр усны нөөцийг сайжруулах, цөлжилтийн цар хүрээг хумих, элсний нүүдлийг бол тогтоон барих гэх мэт олон давуу талууд үүснэ гэж үзэж байгаа. Хоёрдугаар бас нэг стратегийн хувьд томьёолж байгаа чухал бас нэг сэдэв болвол Монгол улсын хүнсний аюулгүй байдал, хүнсний баталгаат байдлыг хангах чиглэлээр ажиллахаар ингэж тогтсон. За мөн 3 дахь бас нэг тэргүүлэх чухал ач холбогдол өгж байгаа чухал асуудал бол эрүүл мэнд, ард иргэдийн эрүүл мэндийн асуудлыг тэтгэж дэмжиж ажиллах асуудал байгаа. За COVID-19 цар тахал гарсантай холбогдуулан нөхцөл байдал маш их хүндэрсэн. За мөн нийгмийн зарим одоо хэсэг бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авч чадахгүй байгаа тохиолдол бас гарсан. За мөн дээрэс нь бид нар халдвар түвшний бууруулах чиглэлээр маш их анхаарал хандуулж байгаа хэрнээ халдварт бус өвчний зарим төрлүүдийг дээр нэлээд одоо анхаарлаа сулруулсан, орхигдуулсан тал бий. Амьдралын буруу хэв маягийн улмаас зүрхний шигдээс гэдэг ч юм уу үүсэх ийм асуудал бол маш их байсаар байгаа. Энэ нөхцөл байдлыг сайжруулах, эрүүл Монгол хүн гэдэг хөтөлбөрийг дэмжиж ажиллах маш чухлаа гэж үзэж байгаа. Дөрөвдүгээр стратегийн бас нэг чухал төвлөрч ажиллах ёстой юм маань дижитал буюу цахим шинжилт өөрчлөлтийн хүрээнд бид нар төрийн үйлчилгээг ард иргэдэд үр дүнтэй хүргэх чухал нэг юм үндэс суурь нь болох юм аа нөөц боломж байна гэж харсан. 5 дугаарт бид нар мэдээж хэрэг эдийн засгийг одоо байгаа эдийн засгийн төлөв байдлыг сайжруулж, төрөлжүүлж, худалдааны бодлогоор дамжуулан за одоогийн байдлаар эрчим хүчний хараат байгаа хямралтай нөхцөл байдлыг сайжруулах гэх мэт замаар эдийн засгийг хөгжүүлэх чиглэлээр дэмжиж ажиллах болов шаардлага байгаа гэж. Иймэрхүү тулгамдж байгаа асуудлуудыг томьёолсныхаа үндсэн дээр Монгол Улсын засгийн газартай хамтраад тэргүүлэх хамтын ажиллагааныхаа чиглэлүүдийг боловсруулж гаргасан. Ерөнхийд нь бид нар эдгээр бүх тогтвортой хөгжлийн зорилтуудад чиглэсэн үйл ажиллагааныхаа хүрсэн үр дүн харьцангуй сайн биелж чадж байгаа юм байна гэж ерөнхий үнэлт дүгнэлт бол гарч байгаа. Би сүүлд Монголын ард түмэн ард иргэд болон та бүгдэд хандаж 3 гол агуулгын хүрээнд санаагаа хуваалцъя гэж бодлоо. За ингээд яригдсан сэдвийн хүрээнд нэгдүгээрт Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллага нь Монгол Улсын засгийн газар болон Монголын ард түмэн иргэдийг дэмжиж тэдгээрийн тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх чиглэлээр авсан үүрэг амлалтуудыг нь дэмжиж хамтран ажиллахад бүрэн дүүрэн
хамтарч ажиллана гэдгийг илэрхийлмээр байна. Хоёрдугаарт бид тогтвортой хөгжлийн зорилтыг одоо биелүүлэх сүүлийн хугацаанд хүртэл одоо дөнгөж 7 гаруйхан жил үлдээд байна. Тийм учраас бидний хамтын ажиллагаа бидний хүчин чармайлт илүү хурдтай, илүү үр дүнтэй жилүүд байх болно гэж хүсэн хүлээж байгаа. Гуравдугаарт болох дээр ард иргэдийн аж амьдралыг сайжруулахын тулд мэдээж бид нар хүн бүр, иргэн бүр, эрчим хүчний хэрэглээг хэмнэж хайж байгаа хаягдлаа бууруулж, байгаль орчинд үзүүлэх нөлөөллөө бууруулж, мод тарих, за мөн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр хүн бүр үнэтэй хувь нэмэр оруулах боломжтой гэж харж байгаа гэдгээ хэлэх гэсэн юм аа. Ингээд эцэст нь бид бүгдээрээ Монгол дахь нэгдсэн үндэсний байгууллага, мөн түүний системийн хүрээний байгууллагууд, Монгол улсын засгийн газар, хамгийн гол нь Монголын ард түмэн иргэн бүр бид нар хамтаараа энэ нэг зорилгын төлөө зүтгэж хамтран ажиллаж чадах юм бол Монгол улс бүхэлдээ тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэх заасан эцсийн хугацаанаас ч өмнө үүнийг биелүүлэх боломжтой гэдгийг олон улсад харуулж манлайлж ажиллаж чадна гэж маш их найдаж байна. Баярлалаа.